хүн цугуулт хэлтгүүр. Сожигч бүгд ашиглаж байгаа гэж шүү дээ. Ганцхан орчоор болоход болчихсон гэж. Яасан бэ? Сонгол агцгаах гэдэг. Зүг аргагүй харин юмсмэд сонгоологч буцсан л да манайч. За бүгдээрээ сайн бацгаана уу орой мэндэ. За энэ хүүхдийн боловсролтой холбоотой энэ хүүхдийн зуны хөтөлбөрийг нэг богинохон хэсгийн хугацаанд тайлбарлах юм. Нэг удахгүй та хэд мишэрлээрээ. За шийдэлж өгөөрэй. За хүн болгон бас сонгуулаа өгөх гээд тун завгүй байж ш магадгүй. Хүүхдийн сургалттай холбоотой лайв хийгдэх. За манай хайхын мөргөн дээр манай хүүхдийн сургалтын хөтөлбөр явагдсан одоо өрнөдөг багхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн сургалтын дээр бол бид нэр хүүхдийг багаас нь яаж байгальтай танилцуулахын, багаас нь яаж байгалийн эрчмийг одоо таньдаг мэддэг болгохын, байгалийн эрчмийг яаж өөртөө ашиглаж сурахын, байгалийн эрчмээр өөрийгөө яаж амраад сурахын. Тэгээд дээрэс нь энэ махан бий болоод энэ тарих энэ бусад энэ хэрэгцээт эрчмүүдээ яаж байгалаас авах юм. Тэгээд Монгол ах уу гэж юу юм. За гэх мэт маш олон програм хөтөлбөрийг багтаасан юм хүүхдийн хөтөлбөр байдیں۔ Тэр өнөөдөр бид нэр одоо ингээд сонгуулаа өгөх гэж 4 жил болгон өгөх гэж. Тэгэхээр энэ дээр бол нөгөө бид нар чинь зөв иргэн байх юм бол энэ улс бас сайн явна. Тэгэхээр энэ улсынхаа төлөө хийж байгаа хариуцлагатай бас нэг үйл ажиллагааных нь нэг нь энэ бол хүүхдийн сургалтын хөтөлбөр юм байна. Хүүхдэд багасаа эхэлж ижил бид нар чинь эрүүл махан биетэй саруул ухаантай хүүхдүүдийг л олноор бий болгох зорилгоор энэ хөтөлбөр хэрэгждэг байхгүй. Тэгэхээр тэгжээж хамгийн гол нь тухайн хүүхэд бол аав ээжтэй эрүүл саруул бие бүтэн ухаан хурц байх юм бол хийж бүтээх зүйлсээс ахуулаад энэ өөр ойр орчимдоо гэр бүлдээ нэмэр болохоос ахуулаад эцсийн дүндээ улсын хурлыг бий болгож байгаа шүү дээ. Тийм болохоор бид нэр зөвхөн насан туршид зориулсан одоо өвчнөөс өршлөн сэргийлэх хөтөлбөр эсвэл насан туршид зориулсан эдгээр хөтөлбөрөөс гадна хүүхдүүд рүү бүр нэг ач холбогдол өгж юм заавал одоо хөтөлбөр гаргадаг. Энэ зөвхөн зуны хугацаанд байдаг. Тэгээ хүүхдүүдийн хувьд бол яагаад бид нэр зун хөтөлбөр гаргадаг гэхэл мэдээж бусад хугацаанд хүүхдүүд бол ингээд завгүй шүү дээ, тий. Дээрээс нь хүүхд нөгөө одоо сүүлийн үед нөгөө ковидоос хойшоо энэ цахилгаан хэрэглээний одоо хэрэглээ маш болцсон. Утасны компьютер хэрэглээ асар их нэмэгдсэн, хэд дахин нэмэгдсэн. Тэгээ тэрнээсээ болоод хүүхдүүд энэ тархин маш их хальж जैन, бие нь маш их сүлдэж जैन. Дээрээс нь хүрднүүд нь маш их гацж जैन. Хүүхд лимчиг хөрхийн чинь тарих нөхөн төлчих ёстой шүү дээ. Гэтэл хангалттай нойроо авч чадахгүй байна. Нойр авсан ч гэсэн тэр нь бүрэн унталт биш байгаад байна. Тэгээ дээрээс нь энэ дуу чимээний бохирдол нь хүүхдийн хувьд өстой маш их том хүн тархиараа дуу чимээг хүлээж авах. Хажууд нь нэг хүүхэд байж байгаад хүлээж авах хоёр бүр асар одоо ялгаатай. Маш их ялгаатай байдаг. Энд хүүхэд маш их гэмтдэг. Том хүнээс илүүтэйгээр гэмтдэг. Хүүхд чинь өсөн төлж байгаа бие юм болохоор маш их эмзэг байхгүй юу? Тийм болохоор одоо нөгөө багш нь бол өөрөө хоол зүйч. Тэгэхээр хоол зүйчийн үүднээс харсан ч гэсэн хүүхдүүдийг бол нөгөө хүүхэд том хүнээс илүү хурдан бохирддог. Цэвэрлэгээ авах нь ч гэсэн том хүнээс илүү хурдтай цэвэрлэгээ авч чаддаг нь бас хүүхэд байдаг. Тэгэхээр бид энэ зуны 3 сард за ихэвчлэн 3 сар хүрдэг юм да. Нэг 2 сар хагастай байдаг энэ үргэлжилдэг хүүхдийн програм бол нэг хавтаа дунджаар 10 хоногор авдаг хүүхдүүдийг тэр 10 хоногийн хугацаанд л нөгөө хүүхдүүдийн чихээр орсон
энэ 5 м хүүгээр орж ирсэн бохирдлуудыг харааны бохирдол ш тасар их нүд нь бол ингээд чилцсэн байж сүүлдээ анивчаа болно, сүүлдээ хүзүү мүзүүгээ хөдлөгдөг болно, сүүлдээ нөгөөх нь бүр дадал суугаад ирэхээр бүр ингээд хөшүү болно. За тэгээ зан характер дээр бол бүр ойлгомжтой бухимдуу болно, адгуу болно, яаруу болно, давчуу болно, зөрүүд болно гэдэг ийм характерууд ингээд хүүхэд ихээс бол зөрүү төрөөгүй. Гэхдээ одоо ингээд суралцж байгаа хавцад энэ ямар сургуулийг боловсролыг ямар буруутгалтай нь шүү дээ. Өөрийнх нь хитийдсэн ачааллын үүднээс орж ирж байгаа сэтгэлийн сүргэрч юм байхгүй, үүсэж байгаа сүргэрч юм байхгүй. Тэр энийг ингээд нөгөө хар нэлхаас нь ахуулаад юм үүсэх боломж болцоог нь олгочхоор тэгээд том насан туршийн хойно тэр хүн бүр илүү бухимдуу болох нь ойлгомжтой шүү дээ. Бүр илүү зөрүүд гүжүүд болох нь ойлгомжтой шүү дээ. Дээрэс нь хүүхдийн тарих халаад ирэхээр энэ нүднийх нь уг нь чилээд ирэхээр ядраад ирэхээр энэ маш их нөгөө зан авир эвдэрч эхэлдэг. Эцсийн дүндээ бид нар ингээд нөгөө ялангуяа хүүхэд ч юм бол ингээд нөгөө яагаад хүүхэд том хүнээс илүү утсанд донддог вэ гэхлээр нөгөө хүүхэд маш хурдтай өсөж байгаа юм болохоор нөгөө ачаал аягүй даадаг байхгүй уулна. Хурдан өсөд хурдан нэмэгдээ авчиж байгаа шүү дээ хүүхдийн нүдний эс байсан ч тэр савханцар лонхонцор одоо эсүүд байсан ч тэр адилхан энэ тархин дээр байгаа бүх эсүүд маш хурдтай секунд болгонд өсөж байгаа яг үнэндээ. Тэгэхээр энэ эсүүдийг ингээд ачаалаар ингээд зэрэг бөмбөгдөл утасч бай, компьютерч бай, эргэн тойрны бүх дуу чимээ энэ хотын агаараар орж байгаа энэ амьсгалын замын бохирдол ч гэсэн адилхан. Тэгээд бүр хөдөлгөөнгүй болчихж байгаа. Хөдөлгөө хот дотор хөдлөөд байгаа хүүхийг гэхдээ ингээд насаас танаар хот руу орж ирэхийг бол ингээд хардаг үедээ тэг ингээд битүү нүгэлцсэн юм дунд битүү шороон дунд байж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энэ мэтээс нь ядаж нэгээд сарагч please энэ мэтэд нь ядаж бид нар одоо энэ бохирдлуудаас энэ цэвэр агаарт одоо хүний хөлнөөс ингээ хол дуу чимээнээс хол цахилгаан хэрэгслээс хол яг үнэндээ бид утас сэргэлүүлдэггүй, зургт үзүүлдэггүй. Тэгээд яг аль болох Монгол хоолоор нь төлхөө эмчилгээний хоолоор ингээ явчихдаг байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө хүүхэд лэмчин хүүхэд маш их хөдөлж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр уул руу жишээлбэл уул руу гаргаж махан биеийн цэвэрлэн тэгээд элс рүү очиж нөгөө ясын цэвэрлэн одоо бид нар чинь ингээ байгалийн хүрттэй газар байрлалтай шүү дээ. Тэгээд дараа нь болохоор байгалийн энэ агаарлуулангаа энэ тархийг амьсгалуулж байгаа тархины цэвэрлэгээ эсийн төвлөрлөө тархийг унтуулж амруулаад цэвэрлүүлчихнэ. За тэгээд дээрэс нь зөвхөн нөгөө хүүхдэд цэвэрлээл ингэ байлгаж идэм биш. Өөрөөр нь өөрийг нь таниулж байгаа, өөрөөр нь өөрийг нь цэвэрлүүлж байгаа. Дээрэс нь одоо нөгөө хүүхдийг дараа хэрвээ би ингэ ядарах юм бол би элс чулуунд ингэж өөрийгөө цэвэрлж болох юм байна. Элсэн дотор өөрийгөө булчиж болох юм байна. Хөл нүцгий яваад энэ хор бохирдлоо гаргаж болох юм байна. Дээрээс нь ингээд амьсгалын дасгал ийм дасгалыг хийж ингэж цээжигээ хөвлийгээ биеийг ингэж хотолцож хөдөлгөж байгаад би өөрийгөө сэхэж болдгийм байна. Өөрийнхөө уушгийг сэргээж болдгийм байна. Тэгээд дээрээс нь дараа ядарсан тохиолдол, ачаалал авсан тохиолдол би гэс байгаль руу гараад ингээд өөрийгөө алжаал ядаргааг тайлжиж болох юм байна. Гэт ийм мэдлэгийг хажууд нь заавал давхар болгодог. Тэр зүгээр ингээд цэвэрлүүлэл ингээд хөвтөлөхгүй байх нь даа тийм ээ. Хүүхэд ялангуяа маш хурдан сурдаг учраас хүүхдийн тархичнууд нөгөө хөгжихгүй л ямар тал руу хөгжөхөд бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид тархины холбоосуудыг хийж өгдөө. Тархи мэдээлэл хүлээж авах орон зайд ингээд тэлээд өгчдөг байхгүй холбоосын бөглөөд өгчдөг. Ухамсар маш хүчтэй учраас. Тэгэхээр тэрийг бол хүүхэд дараа сүлд ямар төрлийн мэрэгжил эзэмссэн бай. Саалаа бэлтгэр саваа бэлтгэж юм. Нөгөө хүүхдийг цэвэрлээд хүүхдийг илүү олон юм хүлээж авах боломжтой болгоод хүүхдийн сэтгэл дээр байгаа одоо мэдээж ээж аав стресстэй байвал хүүхэд нөгөө хичнээн таруу хүүхэд байсан ч гэсэн нүдэрээ хараад чихээрээ сонсож байгаа шүү дээ үг болгоны одоо хөдөлгөөн болгоны. Тэгээд тэрэн дээр бол тэр цугласан одоо бүртгүүдийг ядаж гаргаад задлаад цэвэрлээд жилдээ ганц удаа нэг 10 хоног яг ихэвчлэн хүүхдүүд сунгах дуртай байдаг. Яагаад гэвэл нөгөө тэр нь маш өөртөө таалагддаг байхгүй ямар тийм биеийн цаанаасаа сүнсэн цаанаасаа энэ нарийн биеийн эрчим цаанаасаа өөр махан биеийн эсүүдэн цаанаасаа дуртай байдаг. Ирүүлж байгаа эс болгон өөртөө дуртай байдаг. Тийм учраас хүүхдийг махан биеийн цэвэрлэн, ясын цэвэрлэн, булчингийн цэвэрлэн, амьсгалын янз бүрийн техникүүд хийлгэн. За тэгэл энэ махан бие чинь хий шар бадганы одоо нэгдэл шүү дээ. Тэгэнгүүт аривдаад байгаа хийг нь яаж дарах юм, хоол хүнсээр нь дарж ийн, хөдөлгөөнөөр нь дарж ийн, сэтгэл санаагийн сайхан байлгаж галын эрчмээр дарж ийн, одны эрчмээр дарж ийн, байгалийн цэвэр аарын эрчмээр дарж ийн. Нөгөө шар игсээд байгаа шарын болохоор хоол хүнснээс гадна хөдөлгөөнөөр бас бууруулж ийн. Тэгээд энэ эсийн төвлөрлийн эмчилгээ, энэ дахлааны эмчилгээнүүдийг хийгээд
одоо ухамсарын одоо янз бүрийн бодлын хүчээр төвлөрлийн техникүүдийг ашиглаж аваад эмчилгээ хийгээд нөгөө нэг ихсээд байгаа шаруудыг ингээ гадагшлуулж ингээ намдаагаа дараад байна. Дээрээс нь янз бүрийн бадган салс янз бүрийн биедний хэмжээгээр хурцсан экзем, псориаз, мөөгөнцөр янз бүрийн гараад байгаа бол тэр элсэн дээр ашиг халуун өдрийн турш ингээд нөгөө байгаль дээр байгаа ямар ч цэвэрдэн чинь ямар ч машин явахгүй шүү дээ. Тийм цэвэр эрчмийг элсэн дээр ингээд шингээд нар бүх огшимээ элс рүү шингээснийхэн дараа тэр эрчмээр хүний махан бие дотор байгаа нарийн сувгуудаар нь дамжуулаад сөрөг эрчмийг татчихж гин. Нөгөө илүүдэд байгаа хүүтэн чихий бадганыг татчихж гин. Гэх мэт тэгээд байгалыг ашиглаж эмчилгээ хийж байгаа учраас бид нар ямар нэгэн юм уулгасангүй, ямар нэгэн тариа тавьсангүй, ямар нэгэн вакцин хийсэнгүй. Тэгээд байгаль дээр гарч ийн өөрийнхөө биеийг вакцинжуулах юм хөтөлбөр байхгүй юу? Өөрийнхөө дархлааг тэтгэж чинь хүүхд хөдөлгөөн хийгээд өөрийнхөө үе тэнгийн олон хүүхдүүдтэй танихгүй хүүхдүүдтэй цуг өгөөд ирэхээр өөр хүүхдийн өөрийнх нь нөгөө дүр төрх өөрийгөө задлж чадахгүй байгаа хүнтэй ярилцж чадахгүй байгаа нөгөө бүх саад хаалтууд нь алга болдгийн алга болоод ирэхээр яг бусдад адилхан өрсөлдөөд бусдад адилхан гүгээд бусдад адилхан идээд уугаад ингээд бусдад адилхан сэтгэл санаагаад өндөр дээшээ болгоод бие бинийгээ ингээд дэмжиж явчихдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо мэдээж дархлааны эсүүд нэг унтцсан байж байгаа. Энэ байшинд бид нар хүүхдүүд чинь хориол янз бүрийн одоо гурлан бүтээгдэхүүн манай монголчууд маш хэрэглэдэг шүү дээ. Тэгэл будаа цагаа гурил будаагаар хооллол ингээд байж байгаас нүүрс ус нь одоо цусан дотор хитснээс болоод асар сэтгэлийн савлгаатай болсон зүйл нь тэнд зүү хооллоод ирэхээр тэр болгоныгоо гаргаж эхэлж байгаа юм. Тэгэхээр ялангуяа 10 хоногийн дараа ирсэн хүүхэд бол эхний өдөр ирсэн хүүхэдтэй харьцуулахад сэтгэл санааны хувьд ч тэр сэтгэн бодохын хувьд ч тэр биеэ таньсны хувьд ч тэр шал өөр болсон байдаг. Тэгээ хүүхэд бол өөрөө зайшгүй хөдлөх ёстой. Хүүхэд хөдлөхгүй болохоор бухимдаад идэв. Хөдлөхгүй болохоор уурн хүрээд идэв. Хөдлөхгүй болохоор улам зөрөөд гүжмөр санагдаад идэв. Тэгэхээр энэ дээр хүүхдийн илүү жиж үүсээд байгаа энэ шар гэдэг зүйлийг ингээд хөдөлгөөнөөр нь дамжуулаад хөлс болгоод гаргацдаг. Тэгэхээр энэ дээр байгалийн нөгөө салхин ихэвчлэн зааланд хөдөлгөөн хийх юм бол чинь хөлс болчиход бусад бие рүүгээ шимэгдчихдэг байхгүй юу. Тэгэхээр байгальд бол нөгөө салхин өөрөө тэгээд нөгөөд нь аваад явчихдаг. Тэгэхээр энэ үед юм байгалийн юм хосолсон тэгээд өөрөөр нь ингээд өөрийнх нь хорыг өөрөөр нь задлуулад өөрийнх нь жилийн турш хураасан энэ нүдний уганд байгаа бохирдлууд нүдний энэ нарийн хэлгсэн цуцууд чинь бохирдчихдаг юм шүү дээ. Энэ сонсголын замаа бид чинь маш их юм бас сонсно. Сонсголын юм сүүд бас маш их бохирддог дуу чимээний бохирдлоор энийг ингээд салгаж авах гэдэг. Энэ хичээлээ хийгээд тэнд машины дуу гарч ирээд хүссэн үсээгүүл энэ сонсголоор баригдчихл байгаа бол сонсголыг бохирдуулж яадаг байхгүй. Тэгээ тэр болгоныг ингээд задлаад байгалийн тэр хүн хэрэглээгүй нарийн эрчмүүдийг ашиглаж ингээд задал цэвэрлээд байгаа шүү. Манайхаа шеэрлээд өгөөрэй. За тийм одоо хүүхдийн эмчилгээ юм аа. Хүүхдийн сургалт эмчилгээ. Тэг сургалт эмчилгээ. За та тэгээд манай хүүхдийн хайхан Queen өргөө гэсэн тийм пэйжтэй байгаа. Тэгээ хүүхдүүдийг бид нар бас хүүхд ер нь өөртөөхөө дунд орж иж. Одоо энэ цагт ингэж штэ. За сургууль дээр очиж өгнө. Тэгээд сургууль дээр байх хугацаа болгондоо ангийн даргын хяналтанд багш нарын хяналтанд жижүүр багшийн хяналтанд гэх бүх юмд хяналтанд ямар ч юм өөрөөрөө чөлөөтэй нэг завсарлагааны нэг 5-10 минутанд одоо жоох хүншлөө гэж бодоход хөвчлэн л нэг юу дэгтэй жагтай байх хэвээр дуу чимээгүй байх хэвээр гэдэг тийм л юм байгаа шүү дээ. Гэртээ ирлээ аав ээж нь бас ингээл энэ хүүхд нэг маш их тийм өөрөөрөө гэдэг юм уу нэг тийм яг үнэн сэтгэлээсээ инээж нарих тийм орчин их бага байд юм бэ. Баг бүрддгийм бэ гэж хэлэх юм уу? За тэгэнгүүт яг цуслан дээр гараал ирэнгүүт байгаль дээр цуслан дээр тэгээд үе тэнгийнхаа хүүхдийн дунд дээрээс нь багш нэг чадвартай багш нар хичээлийн зааж өгч шв. Тэгээд тоглоом нь наадгай сургалт. Наадуулж захтаа сургалт явуулж идэг. Төлөвшлийн бий болгож идэг. Өөртөө итгэлтэй болох чадварыг нээж өгч идэг. Хөөх ийм одоо бас зүйл байдгийн байх шин танин мэдхүүгийн тэлж өгч идэг. Тэгээд дээрэс нь багаар ажиллах, нийгэмших, бустай харилцах, өөрийгөө задлах тийм бүх бололцоонуудыг олгож байгаа учраас Queen боловсролын сургалтын дээр бол ирж байгаа цусланд ирж байгаа хүмүүс бол одоо бүр цусланд ирэх байтугай зүгээр л энэ 10 хоногийн сургалтанд хамаарсан хүмүүс одоо хамгийн сүүлийн өдөр гэхэл одоо яана хамгийн сүүлийн өдөр уйлнаа мойлнаг яг маргааш нь болохоор уйлал явмааргүй хорогдоол тэгтлээ тэр нэг хүүхдийг чөлөөтэйгээр сэтгүүл чөлөөтэйгээр эрдэм зааж сэтгэлээ задлж тархиных нь үйл ажиллагааг идэвхжүүлж дээрэс нь байгаа далд авьяасуудыг гаргаж төлөвшүүлж хүмүүжүүлэх энэ арга чинь өөрөө л дахиад нэг Монгол өвдөйцэн арга дахиад цөөхөн монголчуудыг яаж дэлхийд дархлагдсан ард түмэн болох вэ? Цөөхөн монголчуудыг яаж
оюун санааны хувьд өндөрт манлайлалт байхгүй. Цөөхөн одоо хэрхэн амийг хамгаалах үүрэгтэй Тэнгэрийн элчнэр энэ цэргүүдийг яаж одоо бусдаас яг тэнгэрлэг байлгах вэ гэдэг. Тэр агуу нэг гүн ухаанд бий болсон сургалт гэдэг утгаараа маш үнцэнтэй, маш ухаанд өвгдийн нэг олон мянган жил, олон одоо 100 жилийн туршид ингэж танигдаж чад одоо үнцэн одоо юу ялгарч гарч ирсэн тийм сургалт байхгүй. Тэргээрээ тийм учраас нэг магадгүй хүүхдэд ялангуяа Монгол хүүхдэд маш үр дүнгээ өгж байгаа сургалт. Одоо тэгээд манай сургалтыг бид нар ямар хүмүүст илүү санал тавих гээд байгаа гэхээр одоо гадаад төрсэн хүүхдүүд байна, гадаад амьдардаг хүүхдүүд байна. Одоо Монголоо зориод ирж байгаа гадаад амьдардаг хүүхдүүд. Эдгэр чинь яг үүндээ цаана бид нар л мэдгүй болохоос их нутгаараа битгэрчихсэн. Уул усныхаа эрчмээр битгэрчихсэн. Монгол ахуй соёлоор битгэрчихсэн ирж байгаа. Тэгэхээр иймэрхүү хүүхдүүдэд манай сургууль маш үнцэнтэй байв. Нодлон гэхэд жишээл манай сургуультан дээр Италид нэг төрсэн цагаас эхлээд Итали байдаг. Итали хүүхд байсан шүү дээ. Италийн сургуулиудаар явдаг. Тэгэхэд л одоо өчнөө цуслан гар яваал дээж байгаа дагаад өчнөө газраар явсан ч гэсэн манай зүгээр л тэр одоо хайхан цуслан дээр очиод 10 хэд хоногтой дараа зул заавал ирнэ станаараа гээл сайхан найзууд болоод зөвхөн тэрийг л одоо үнэхээр одоо хүсэн мөрөөдөл дараа зул бушуухан болоосаа гэхлээр ингэж явдаг. Тэгэхээр гадаад байдаг хүүхдүүд маш үнцэнтэй сургалтууд байгаа шүү. Тэгээд бид нар хүүхдийнхаа ертөнц хүүхдийнхаа юу хүсч мөрөөддгийг мэдэхгүй байна. Бид тэгж ярих юм бол бид өөрсдөө ч юу хүсдгийг мэдэхгүй байна. Яг үнэн хэрэгтэй бол. Тэгэхээр хүүхдүүдээ өөрсдөө болгочихгүй тулд хүүхдүүдийг хааж боогоо тийм хүлэгдмэл гэдэг юм тушигдмал болгочихгүй тулд өөрөөр нь задлахын тулд манай хайхан одоо малцгийн хайхан дээр байгаа хүүхдийн хүн цусланд хүүхдээ хамруулал их хамруулсан хүмүүс бол мэдж байгаа. Ямар өөрчлөгдөж байгааг мэдж байгаа. Яаж задарч, яаж нүдэн сэргэж, яаж бие махбод нь одоо бяхтай чадaltaй тэнхээтэй болж байгааг л харж байгаа. Тэг хүүхдүүдийг сургуульд орсон цагаас нь эхлээл авчиж байгаа. Одоо нэг 20 дугаар ээлжинд явж байгаа. Удахгүй 3 дугаар ээлжинд явагдаад эхэлнэ. Тэгээ одоохондоо эхний ээлжинд 4 5 хүүхдтэй байсан уу 5 6 хүүхдтэй байсан баха. Дараагийн одоогийн ээлжинд 2 дугаар ээлжинд 5 хүүхдтэй байх шиг байна. Тэгээ 3 дугаар ээлжинд хүмүүс хүүхдүүдэд бүртгүүлээл эхэлж байна. Уг нь бол бид нар нэг 25 хүлээ 20 хүүхэд авах хүчин чадaltaй юм байна. Тэгээд тиймэрхүү байдлаар яваад өргөжөө байж бол одоо хүүхдүүд маань л хэрэгтэй байна да. Тэгээд давхар бид нар маш их бэлгэртэнцийг нь шууд таниулдаг. Одоо сүнс байхгүй дугай гэж хизээч хэлдэггүй. Яагаад гэвэл тэр хүүхдүүд чинь өөрсдөө маш өндөр зэн бэлгтэй учраас өөрсдөө од гаргасаас ирснийг мэддэг. Оддын хүүхдүүд гэдгээ мэддэг. Гаргасын хүүхдүүд гэдгээ мэддэг. Тэд өөрсдөө нэг болор сүнстэйгээ мэддэг. Тэд өөрсдөө сүнс цагаан сүнстэйгээ мэддэг. Тэд өөрсдөө нэг хөх галбаан сүнстэйгээ мэддэг. Тэд өөрсдөө умбал хүүхдүүд гэдгээ мэддэг байхгүй юу? Цаанаасаа мэдж байгаа штэ. Тэгээ яг тэр хүсэл зорилго тэмүүлэлд нь нийцсэн эрдмийг зааж өгдөг. Байгальтай нь ойрхон байлгадаг. Нэг нэгнтэй нь ойрхон байлгадаг. Нэг нэгнийгээ хайрлах, энэрх тийм юмд сургадаг. Дээрээс нь ихийг хийж бүтээх том хүсэл зорилго, том одоо эрхэм зорилготой ирснэ. Тэрийг нь бид нар таниулаад ингээ мэдрүүлээд ингээ явцдаг учраас үр дүнтэй болдог шүү. Амьдралынхаа утга учирыг манай сургалтанд хамруулснараа таниад явцдаг. Бас нэг талаасаа бид нар чи их том үүрэгтэй ирсэн юм байна. Бид чинь одоо их өөр хувь заяаны хүмүүс байна. Нээрээ бид чинь ингээд өөртөө хариуцлага өрөө сурчдаг. Өөртөө амьдралын зорилготой болоо явцдаг. Тэгээд дээрэс нь бас манайхаа өөртөө хүүхдийн сүнсний онцлогоо хийдэг штеп. Яах гэж ирсэн, ямар зорилготой ирсэн, айл орон зайнаас ирсэн. Долоон сүнс нь ямар орон зайн эрчмүүдээр тэтгэгдүүл зорилготой. Өөр өөрхөн сүнснүүдийг нь өөрөөр чадвар сурах эрдэм хөглөгдөх тийм чиглэлүүдийг хилээд өгдөг учраас тэрнтэй нийцсэн сургалтуудыг авч явуулж байгаа учраас үнцэнтэй сургалт байдгаа. Тэгээд нэрс нь Монгол ахуйгаар байлгав. Монгол гэрт амьдрах чаддгүй хүмүүс Монгол гэрт амьдрах агаарсалхтэй тэр одоо тэр Монгол ахуй дотор бас нэг өөрмөг зөв амьдралын хэмээг олж үздэг. Тэгээд энгийн ахуйгаас их үнцэнтэй эрдмийг олох боломжтой байдаг юм байна. Нэг энэ одоо их тансаг хэрэглээ гэдэг юм уу их тийм баригдмал одоо хэв маягийн амьдрал чинь бас хүүхдийг нэг хүүхд бидний нэн чухал хэрэгцээ биш юм байна гэдэг бас олоо харчдаг. Тэгээд элсэн эмчилгээтэйгээ хэлсэн те гүүж хараа. Ядаж одоо нэг IQ нэмэхэд пик гэж аахгүй.
Ийггүй нь болохоор нэг оюуныг боловсруулж байгаа. Угаасаа бид нар чанар сэтгэх хэрэгтэй. Бид нар оюуны өндөр түвшин энэ оюуны тархиудыг маш хүчрэг ажиллаж сурах хэрэгтэй. Тэгээд мэдлэгтэй байх хэрэгтэй. Оюуны потенциалтай байх хэрэгтэй. Дараа нь бид нар нэг зөнбөлгийн боловсралтай байх хэрэгтэй. Хүн зүүн гэдэг зүүн зүрхээ үргэлж чагнаж авах хэрэгтэй. Өөрөө шийдвэр гаргасан ч тэр өөрөө бодсон ч тэр үйлдсэн тэр бүх юм юугаа өөрийгөө дотоод руу мөн чанар руу нэвтэрч өөрийнхөө хүссэн зүйлийг чаддаг зүйлийг эсвэл боломжтой зүйлийг хийх тийм хөтөлбөртэй байх хэрэгтэй. Зүүдэн хүртэл тайлчих чадвартай байх хэрэгтэй. Бодогдсон гинтгийн бодлогодоо ургуулад тэрнээсээ сэжүүрийг гаргаад өөрийнхөө зам мөрийг мэдчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэр зөнбөлгийн боловсруулж байгаа. Дээрээс нь зүрх сэтгэлийн боловсруулагч юм байх хэрэгтэй. Хүн гэдэг амтны сэтгэлийн амтан. Сэтгэл амраамгалан байжээ сая хүн яг хавгаан амраамгалан болдвол өөрийнхөө үйл хэргийг амраамгалан авч явах чадвартай болно. Амьдралын нухчаанд тэнцвэр алдаад, тэнд уйлаад, энд орилоод, энд гутраад, тэнд гунилаад явахгүйгээр эсвэл өмнөө тохиолдсон амьдралын аарсаар буюу бартаанд түүхтэд, бухимдаад, стресстэй, депрессэд байх ёсгүй гэдгээ ухаарад тэгээд цаашаах боломжийг бид нар олгож өгдөг. Тэгэхээр EQ нэхнийг тэнгуү дээрс нэмээд PQ нэмсэн. Өөрөөр физикал буюу бие махбод бэр чадлын босрол гэдэг юм. Одоо бүх зөнгийн босрол гэж хэлнэ үү? Сэтгэлийн хат тэнхээтэй болох босрол гэнэ үү? Энэ махан биега хөдөлгөж ээж, гүүж ээж, дасгаж ээж, үе мөчнүүд бүгд тодорхой хэмжээний бүх нэг байгаль дэлхийдээ зогсон хөдөлж бид яадаг эрчмийн сүлдээ яадаг юм бид өсдгийм байна бид итгэлгийн галттай бид нар галтай дүртэй бодгийм байна бид одоо хулчгар биш одоо гэдгийг тийм хийж бүтээж чадна урам зоригтойгоор том зорилгын төлөө тэмүүлэх чадвартай болдгийм байна гэдгийг шиг болгох тийм л нэг юмнуудыг нэрлээд байгаа. Энэ цагаар нэг 7 хүүгийн боловсрол гэж нэрлэмээр байгаа хэрвээ гадны нөгөө юутай холбох юм бол гэхэл Монгол өвдөж QN гэж нэрлэдэг энэ боловсролыг. Тэгэхээр IQ, SQ гэх нэг Q эсвэл хэлэгдээд юм. Тэр нь QN гэдэгтэй кодгийн эхлэлтэй тохирох боломжтой болгоо Q сурлага гэдэгтэй нийцдэг. Тэгээд бид нар заримдаа нэг IQ, SQ, PQ гэж нэрлэж эсвэл QN боловсролыг нэрлэж байгаа. Монгол өвдөжийн хэллэг нэр томьёогоор QN боловсролын сургалт гэж нэрлэж байгаа шүү. Тийм сайхан туслан байгаа. Тэгээд 7 хоногт амарсан хүүхдүүд нэг одоо жишээл манай сургалтанд суусан хүүхдүүд жишээлбэл нодлон суусан хүүхдүүд өсдөггүй хүүхдүүд байсан. Яаж өсөхгүй. Тэгээ нодлон сургалтанд явсан. Бид нар тархин дээр байгаа олон нэг тархичин одоо бие махбодоо удирж штэ. Тэгэхээр одоо PQ буюу нэг баг тархины сэргийг бэжж энэ дөрвөн бүчний хөдөлгөөн энэ орон зайн баримжаа энэ хөдөлгөөн хурд гэдэг зүйл хүч чадал гэдэг зүйл чинь тэндээс нэг удирдлагатай учраас баг тархины үйл ажиллагааг идэвхжүүлээд өгөх юм бол нөгөө дөрвөн бүчин сунхан сунаад хөдөлгөөн хөдлөшмөртэй болоод бэр тэнхээтэй болоод хурдтай болоод ингээ эвдвэтэй болоо явчихж байгаа. Тэгэхээр нэг нодлон бид нар одоо хоёр жишээ байна. Жишээлбэл нэг нь нэг гинтийн ославарт ороод зочролд ороод өсгөө болчихсон хөхт охин байсан. Хэдэн настай гэдгсээр ингээ сүүлийн 3 жил өсөөгөө. Нэг нь бас их жоохон битээ яаж өсөхгүй гэдэг. Тэгэл тэр сургалтанд л тэр жоохон охин бол ирж зүгээр нэг өдөр үзүүлээд цас хэлгээ явчихсан. Тэгэл өсчихсөн. Өсөөл одоо өдөр болгон өсөөл байж байгаа. Тэгэл бид нар чинь хөөрхөн цахаа махаа өчгөл төдөн сантиметр өссөн гэдэг. Тэгээ ингээ хэмжсэн. Нөгөөдг нь болохоор нэг ерөөсөө өсөхгүй. Айгүй өсөлт маш удаан өсөлттэй үе тэнгийнхнээс бага болсон. Хүүхдүүд хүүхдүүд үе тэнгийнх нь өсөөд байгаад хүүхдээр өсөхгүй болохоор тэр чинь нэг хүүхдийн сэтгэл зүйн бас нэг эмгэгийг үүсгэж байгаа штэ. Жаа гуниг уйтгарыг цаана бий болгочихж байгаа. Эсвэл гутралын гэдэг юм уу одоо төлөв байдал руу аанда орох нөхцөлийг үд хаалгыг нээгээд өчөж байгаа. Тэгэхээр манай сургалтанд яваад өсдөг болцсон. Тэгэл би 6 см-с одоо би 9 см өссөн гэл баярлал хөөрөл дахиад дараа жил сургалтанд явна. Энэ жил сургалтанд явна. Гэх мэтлэн тэгэхээр нөө бүх юм олон талаас шалтгаалдаг гэдгийг манайхан бодоод авчираа. Тэгээд олон сайхан хүүхдүүд сургалтанд нь хамрагдаж явж байгаа нэг юм сайхан сургалтыг бид нар дэлгэрүүлэхийн төлөө хичээж тэгээд бид нартай хамтарч ажиллаарэ. Үнэхээр ирээдүйн хойчхон төлөө бид нар санаа тавьж байна. Үнэхээр Монгол өвдгийн агуу гүн ухааныг, босролын гүн ухааныг энэ философиг дэлгэрүүлээд бас нэг заавал нөө мэдээж эрдэм босрол хэрэгтэй. Юм үзэж нүд тайсан байх хэрэгтэй. Олон хэл байх хэрэгтэй. Шинжлэх ухааны олон салбарын мэдлэг хэрэгтэй. Гэхдээ хослмол байх хэрэгтэй байхгүй. Шинжлэх ухаанч хүн болж ингээд гэрээсээ гарахгүй, агаар салхихгүй орчинд ингээд өдөр чин тоо бодоод зураг суух. Гэтэл тэрийг хийдгэрээ хийн хөгжин эрчмийн одоо ханамжийг бие сэтгэлдээ тээж авна, нийгэмшин баясна
Энэ бол хосолж ивэл их зүгээр шүү манайхаа их хослох хэрэгтэй байдаг. Ер нь бол тэгэл ингэдэг штэ. Зөвхөн тоол бод хичээлээ хийгээ суугаад одоо гардаггүй нийгэмшээгүүд хүн ингээд номноос удаан барьсан авсан хүмүүс бол хожим тархины хүчтэй одоо хавдар энэ төр зэрэг өвчнүүд хүрдэг аюултай штэ. Хүссэн хүсээгүй тархинууд ажиллаж байна. Тархины олон эсүүд ажиллаж байна. Энэ тархины олон эсүүд од эргэсийн эрчмээр тэтгддэг. Тэгээ од эрчмээр тэтгддэг зүйлийг ийм битүү байрсан цуучаал харанхуй одоо агаар салхигүй орчин номын санд цуучаал одоо хичээлийнх орон цуучаал ингээл ахна. Тэгээ ихэд ачааллуулаад тахад тэнд эсүүд одоо өлдөөд гэдэг юм уу ядраад туйлдаад сүлдээ буглаанууд үсэд хавдар олж хувирдаг тийм аюулууд байж идэг шүү. Эсвэл одоо юу гэдгийг эсвэл гутралын төлөв рүү орчоос үлдээ амьдралынхаа эрхэм зарлыг таньж чадахгүй амьдралын бяцхан одоо савлгаан дотор савлаад гэдэг юм хөлөөн олж чадахгүй тэнцвэрэн олж чадахгүй алдаад тэгэхээр хүүхдүүд маш их гутралд орчдөг. Стресс чинь явсараа бол депресс болоод депресс зүгээр гутрал штэ. Тэгэл олон сайхан хүмүүс ингээд энэ амьдрал хорвоод ирсэн үүрэг зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй. Эсвэл ах トゥ аав ээжийн нөмөр нөөлөг би одоо дутаад бид нар хайр гэдэг зүйлээ бүрэн танихгүй биш үү? Тэр хүүхдэд байгалийн одоо хайр, магадгүй хамт олонны хайр, ах トゥ ээж аавын хайр хэрэгтэй байхад зөвхөн одоо тэжээвэр амтэн шиг байлгасаар байгаа гэдэг юм. Эсвэл одоо юу гэдэг хөдөлмөрийн одоо мөнгөний юу лээ зөвхөн ингэж ажил хөдөлмөр хийдэг ийм зомбиж болох гэсээр, ороо бочуулах гэсээр байлгаж байгаа л бид нар бас алддаг тал бий. Тэгэхээр багаас нь хүүхдүүдээ ертөнцийг үзэх үзлийг нь тэгээ гоё нээгээд өгчвөл ертөнцийг үзэх үзэл гэхээс илүү за ертөнцийг үзэх үзлийг нэрлэж болох юм да. Тиймэрхүү юм зөв суурийн зөв тавиад өгчвөл зөв хөл дээр нь босгоод өгчих юм бол хэрэгтэй байгаа учраас ийм нэг сайхан сургалтыг явуулж байгаа. Тэгээ хүүхдүүдэд хамруулаарэ гэж үнэхээр хүсэж байна. Үнэхээр хэмдээл хэрэгтэй. Тэгэхээр илүү үр хүүхдүүд мань хэрэгтэй. Ирээдүйд хэрэгтэй. Одоо бүтэн жилчингээ жишээлбэл нөгөө хичээл сургууль ном гэл юм завгүй яаж байгаа хүүхд шүү дээ тий. Нэг амраанга нэг нөхөн төлжүүлж байгаа аахгүй хүүхдийн биеийг өөрийг нь яг нэг хүүхдний сайн амрахгүй бол нэг тийм дутуу амраал яваад байгаа жилийн хугацаанд уус ачаал дунд байгаа юм чинь тий. Тэр жишээл ийм давтлага ийм сургууль гэл тэндээс цэвэрлж байгаа аахгүй. Тэндээс бол зөөр хотын орчинд Баашингийнхаа гадаа гараад тоглох бол жоох өөр. Ягаад тэгэхээр агаарын чанар өөр байгаа. Дуу чимээний стил тэндээ байж гин. Нэг орчин бол байж байгаа учраас бид тэндээс нь салгаж байгаа тусдаа хүү амтны хөлөөс хол тэгээ байгалийн цэвэр агаар дунд ингэж эмчилж байгаа байхгүй. Тэгэхээр эмчлэн сэргээн одоо хүүхдийг хор бохирлоос нь салгаад ахлааг нэмж байгаа гэсэн. Дээрээс нь өдөр шодо биеийн нээсэнд булаад уулын оройлуу гаргаал ингээд ерөөсөө янз бүрээр тэр хүүхдийн дөрөв мөч хөдөлжил байвал ерөөсөө хөдлөх боломжтой бүх юм руу ингээд зориулдаг штэ. Бүх юм руу үрддэг. Тэгээ энэний дунд хүүхдийн 5 м хүүхэд ажиллагааг сайжирдаг. Мэдрэмж сайжирдаг. Өөрийгөө мэдрээд хэлж байгаа юм чи зөв хөдөлгөөнгүй суужсанаас харьцуулах юм бол дээрээс нь бид нар чинь хол явуулна, алхуулна, ийшээ тийшээ булаг руу явуулна яг үндэ ингээд зүгээр нэг газар ерөөсө суугаад идэггүй хүүхдгээд эндээс юу авдیں۔ Тэгэхээр манай нүүдлийн соёлын одоо даваа тал юм да. Янз бүрийн үзэж явж ийш одоо нэг хязгаар нь тэлдэг те, бодол нь тэлдэг, хараа нь тэлдэг, ухамсар нь тэлдэг ингээ нөгөө нүд чинь нөгөө харж байгаагаас бас маш их тэлэлт авдаг. Тэгээ өргөн уудам хязгааргүй морон зайг хараад байх юм бол тэрүүгээр маш их тэлэлтүүд орж ирдэг. Хязгаарлагдмал жижигхэн өрөөнд төгжүүлээд байх юм бол тэрнийхээ хэмжээгээр цэцэрдэг гэх мэтчлэн хүүхдийн тарих ингээ өсөж хөгжих явцад ийм орон зай нөлөө маш их байдаг учраас бид нар заавал энэ тархинд байгаа янз бүрийн барьеруудын энэ цэвэрлэгийнх нь хугацаанд амарж явах, сурж явах хугацаанд энэ барьерууд энэ аванга хаалтууд энэ аванга нөгөө хүүхдийг амраагаад дахиад 9 сарын 1-нд ороход маш их юм хүлээж авах боломжтой болгож байгаа шүү дээ. Тэгээ ер нь сурлах хөдөлмөрийн хувьд ч тэр тэгээд нэг тархийг амраахдаг анхаардаг л да. Шир байх багтай юм байна. Тархийг амраахад маш анхаарна. Ерөөсөө за өнөрийн тархи хамгийн чухал тархи. Өнөрийн тархийг сэргээж өгнө. Үнэрлэх хэрэгтэн болоод энэ элэгч нь бас үнэр тодорхой үнэрээр амьсгалдаг. Үнэрээр хооллдог гэж яриа тэжээгддэг. Зүрх үнэрээр тэжээгддэг. Бөөр ингээ бүх үнэрийн хэрэгтэнгүүдийг сэргээгээд өгчдөг. Нэг өдрийн эмчилгээс л дээр. 2 дахь өдөр харааны тархийг эмчлээд өгчдөг. Тэгээд 3 дахь өдөр нь болохоор сонрын тархийг, 4 дахь өдөр нь болохоор хүртхүйн тархийг, 5 дахь өдөр нь болохоор амтын тархиг гэдэг ийм 5 мэдрхийн тархийг сэргээжингүүтээ 6 дахь өдөр нь болохоор юг сэтгэхүйн тархийг, 7 дахь өдөр нь за ямар ч хэсэн бүх тархин дээр нь л ажилдаг. 7 өдөр 7 тархин дээр нь 7 дээр нь ажиллачаад тэгээд дээрэс нь нэг дээд биегийн холбоосуудыг өгчгөн. Дээрэс нь чи хаанаас чи хинбэ гэдгийг таниулж өгдөг сургалт явуулсан.
Чи хийн, чи өмнө орсондоо хийн бисний. Чи дараа нь ямар одоо дараа нь юу болж явсан. Өнөөдөр хэн болд ирсэн. Чи яагаад байгалийн эзэн бүтээгдэхүүн, чи яагаад од гарыг ирсэн бүтээгдэхүүн, чи яагаад зөвхөн энэ одоо алтан ургаас нь мэндэлсэн ээжийн үр биш ээ. Чи зөвхөн энэ аавын үр биш. Чи энэ нийгмийн үр. Чи энэ байгалийн бүтээл. Чи энэ од гарыг ирсэн ертөнцийн бүтээл байхгүй тийм учраас гэж байгаа. Тэгж том задгаа сэтгэлгээг тэлж өгөнд нэг юу яадаг. Чанад сэтгэлгээг тэлж өгөх хичээдэг. Бүр чанадад сэтгэх сурах, холиход сэтгэж сурах. Сэтгэлгээний тэр тархины бариер чойжуудыг л бид нар авч зад тавьж тэгжээж хүүхд өөрөө угаасаа задгаа сэтгэлгээтэй ирдэг байхгүй. Тэрийг бид нар чойжулдаг. Тэр чойжуудыг нээж өгчдөг. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө энэ тархины орон зайнууд өөрсдөө ялангуяа нэг энэ авиас бэлгийн хүслийн зөв гэж нэрлэдэг шүү дээ. Тэр авиас бэлгийн тархинууд 9 төрлийн авиасын орон зайтай хүүхдийн холбоотой өгчдөг. Тэгээ махан биеийн тэр нэг баг тархины үйл ажиллагааг дэмтгэхэд бол бид нар бэр чадлын одон гэртэй холбож өгдөг. Бид нар охтуудыг гүнждийн одон гэртэй холбож өгдөг. Бид нар хөвгүүдийг дайчдын одон гэр буюу жанждын одон гэртэй одтой холбоод өгчдөг. Тэгээд тэгжээж тэнд би ялан дийлэн чадна болгоно бүтээн гэсэн асар их тийм гал төл чин зоригдолтой бий болчдөг. Тэрийг бий болгож. Гэвчлэн ингээд зөвхөн зүгээр нэг ингээд яхасаа илүү тарих зүрх сэтгэлийг нь бид бол маш тийм том тэнгэрийн уудам орон зайн эрчмүүдтэй өвгдийн оюуны айсхан хөмөргүүдтэй холбож өгдөг дөө тэгж л хэлье да. Тэгээ акаши мэдээллийн орон зайтай холбож өмнөх сүнснийх нь өмнөх чадвар авиас бэлгүүдийг бас сэргээгээд өгчнө. Гэмшлэг тийм өрмөх зүйлүүдийг бол яхаарахгүй дагалдуулж хийдэг. Тэгээ хүүхдүүд гал дээр суух их туртай байдгийн штэ. Орой болгон гал дээр суулгачдаг. Тэгээд номсом харуулна. Арга үрүүлээд аргалах моолт хүлэгч. Нэг нь уралдуулч. Янз янзын байдлаар хооронд тоглуулад наадуулаад ингээд том хүмүүсийг ч гэсэн бид нар хүүхдэлгоод эмчилгээ хийдэг шүү дээ. Зөвхөн инээдмийн нэг ажралын дааврууд ялгардаг нэг 10 өдрийн эмчилгээний нэгэн тэрүүд байхгүй. Дандаа баяр хөөр, багтал, жаргал, цэнгэл тийм гоё ажралын даавруудыг ялгаруулдаг. Ажралын эмчилгээ. Тэгээд яг хүүхдүүд бас тийм эмчилгээнүүдийг өдөр болгон хамсарч явуулдаг байхгүй. Өдөр болгон хооронд нь тоглуулна, наргуулна, шин сэдвэр тэгж явуулдаг. Тэгэл нэг дуур хаалганд амтан болгож үзүүлнэ, скул авч элсэнд булчин, скул нэгийг аваачаад нуугчин, хайж олон зөнгийн сайжруулах ёстой. Тэгээд тарааны чадварыг сайжруулахын тулд номсом харуулна, хол харуулна, ойр харуулна, уралдуулна. Тэгжээж нөгөө нэг тэмцэгч гэдэг юм уу, дайчин чанарыг бий болгоно. Гэх мэтлэн янз янзын юмуд хийнэ. Тэгээд нүдний шилжих зүйлдэг хүмүүсийг хараагийн засахын тулд бид нар нарны тусламжтайгаар, галын эрчмийн тусламжтайгаар хараагийн сайжруулалт асгалуудыг бас хийдэг. Дээрээс нь сэтгэхгүй нөгөө маш олон урт чадваруудыг хүрдний сугуудаар нэг явцдаг. Тэр сэтгэхгүй юу бүхэл бүтнийг слайд байдаг. Тэгээд бид нар давхар хүүхдүүдийг тоогоор хүч чадлын тоогоор авиас бэлгийн нэг тоон эмчилгээ, өвгөн эмчилгээний давхар явж байгаа. Энэ жилийнх бол маш өрөмөгч байдлаар явж байгаа. Бид нар хөтөлбөрөөдөө жил болгоно л өөрчилж, баяжуулж өөртөө ч бид нар өснө дэвжиж байгаа тэр хэмжээгээр бас хүүхдүүдийнхаа сурсан мэдсэн зүйлүүдээ бас илүү нөө тэр зорилго тэрэндээ ашиглаж улам баяжуулж явдаг. Тийм байгаа шүү. За тэр одоо ийм нэг байгаль дээр гараад хүн нөгөө махан биеэрээ ингээд нөгөө 5 м хүүрээ дамжуулаад ингээд мэдээлэл аваад цэвэрлээд амраад нөхөн төлжөөд ингээд ирсэнийхаа дараа бол хүүхдийн хувьд ч гэсэн нэг тийм өөртөө итгэхгүй байдал, сул дорой байдал, эр зориггүй байдал, харчигдмал, ганцаардмал тийм рүү их бага ордог. Тэгээ ягаад гэвэл өөрийгөө нөгөө тодорхой хэмжээнд танин мэдсэн болохоор өөрийгөө бас цэвэрлээд нэг тийм хүчжүүлсэн болохоор өөрийгөө нэг тэнцвэржүүлэх арга ухаанаа бас сурцсан болохоор хэр баргийн дахиад гутрал гоник одоо ганцаардал одоо гомдол цөхрөл гэдэг юм руу их бага ордог шүү. Нэгэсэндээ дархлаа сууж ийн гэсэн үг. Дархлаа сууж ийн. Махан биенийхээ тусламжтай ингэ дархлаа суудж орж ирдэг шүү. Тийм болохоор хүүхдүүд бол маш их хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд. За тэгээ бага наснд ч гэлтгүй одоо сүүлийн дэвх гэмтэлтэй болсон шүү дээ. Нийгэм мөр стресстэй байгаа учраас тэгээд за одоо ч сэтгэхгүй тархины бясалгал гэдэг хичээл хийдэг. Бясалгал. Тэгэхээр зүгээр бясалгахгүй бичиг сурах чадварыг дээшлүүлэх бясалгал. Гиппокамп тархины тэнд тэгж одоо холбоосыг тэгээд дэлгүүний тэр холбоостой ингэж идэвхжүүлээд гэж яагаад тэгээд одоо жишээлбэл бичиг зурах чадварыг нэмэгдүүлэх, дээшлүүлэх. Тэр авиасыг нээж өгөх, эсвэл тэр ур чадварыг нэмэгдүүлэх. За дүрслэх, нүдэл тогтоох чадварыг жишээлбэл дээшлүүлэх. Цээжлэх, гадаад хэл сурах чадварыг нэмэгдүүлэх, дээшлүүлэх. Тунгаах, шинжих, учрыг нь таних чадварыг дээшлүүлэх. Энэ тусдаа ингээд 7 өдрөөр явдаг. За зөгнөх, урьдчилан таамаглах чадварыг дээшлүүлэх.
За далдын мэлмиг, бэлгийн мэлмиг сайжруулах дасгалыг эзэгжүүлэх. Төрийн эрдэм мэдлэгт суралцах буюу удирдагч байх, манлайлагч байх. Тэр чадварыг дээшлүүлэх. Ингээд 7 одоо өөр жишээлбэл өдөр болгоны хичээлд нь хамрагдаж явдаг шүү. Тэрийг бас сонирхуулаад юу хийдгийм бэ эдний сургалт гэдэг ингээд яагаад хүүхдэд тийм үр дүнтэй гэдэг зүйл яриад байна гэдэг юу яаж байгаа байхгүй таниулах гад ийм нэг юм болдог шүү. Бас нэг гоё өмгц юм хайчиж. Дахиад энэ дээр байгаа. Бас өрөмц нэг урд нэг байсан IQ гэдэг 10 хоногийнхаа сургалтыг бадчаад 7 хоног болгохдоо насных нь ангилалд бас тохируулсан. За хараа сайжруулах. Харааны гажиг засах. Нүдний шар толбны гэмтлийг арилгах. Холын хараа, ойрын харааг засах. Харааны гажиг засах гэдэг. Ийм чадвар, ийм одоо бас имчилгээнүүдэд давхар ингээ хавсаргаж явдаг. Хүүхдүүд маш их хараа ойрхон харж байгаа уцаар тоглож байгаа харанхуй шүнүүдэд ээж аваа сануугтаад гэхмэслийн иймэрхүү байдлыг засахыг хичээж явдаг. Тэгээ манай сургалтуудад хамрагдвал их сайн шүү тийм. За тэгж хэлээ да. За асуулт хэдэн насны хүүхэд явах вэ гэсэн бэ? Сургуульд орсноос 6-18 билүү тий. Тийм. Одоо сургуульд орсон хүүхэд буюу 6 наснаас дээш одоо өөрөө хоолоо идчихдэг. Өөрөө бизнес чаддаг. Тэгээд өөрөө хүний үг хэлж байгааг ойлгодог тий. Тэгээд бас зарим нэг үг нэгдүгээр ангид орсон гэж одоо нөгөө уншиж сурсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тоо хэлэхэд бас ингээд тоо мэддэг. За ийм хүүхдүүдийг авдаг. Тэгэхээр 6 наснаас дээшээ. Нэгдүгээр ангиас 12 дугаар ангийн хүүхдүүд гэсэн үг. За жишээл юм хэлж байгаа байхгүй. Одоо одод төгссөн ингээд тэнгэрийн дор зогсоож байгаа. Нүдний цэцгэр дээр нь төвлөрүүлж байгаа. Одлын гэлбаг харуулад жишээлбэл тэгжээш нүг хүүхд толголт нүг давхар бэлгийн мэдвэ буюу зөв бэлгтэй байх, тэ оюуны мэлбэтэй байх. Оюуны мэлбэг гэж том зүйл байна шүү дээ. Тэгээд тэрийг сайжруулахын тулд жишээлбэл тийм одоо нэг хөтөлбөртэй үг дотроо нь үгтэй явагддаг. Энийг бас хийдэг гэл. Иймэрхүү юмуд байна да. Тэгээд зөндөөл юм байна. Өгдөөцсөн эрдэм мэдлэг нь яндаршгүй ариун юм. Яндаршгүй ариун эрдэмүүдийг бид нар тосч авчаад түмэн түгээх гээд бас жоохон тэг удаан л байна л да. Тэгтээ яг тэгэл юмуд явуулж тань тэгээд манайхтай хамтарч ажиллаад энэ бүхэн суралцаад явбал хэрэгтэй шүү л гэж хэлье да. Тэр байтугай юмыг бид нар өөр хүүхдэд дэмий зориулдаг. Одоо өөр хүүхдэд зориулж ингээд эсвэл одоо өөрсдөө янз янзын хэрэггүй юм зориулдаг. Тэгэхэд нэг одоо энэ 560 мянган төлөө 7 хоногийн сургалтанд хамрагдсан байхад үр дүнтэй шүү тий. Хамгийн гол эрдмээ давхар заадаг гэдгийг л үргэлж бодох хэрэгтэй. Эмчилгээгээ давхар хийдэг эрдмээ давхар заадаг. Тэгэхээр маш тийм цогц гэдэг юм уу олон талт сургалтыг нэг дор багтаахыг хичээдэг. За манайха тэгээд хүүхдтэй хүмүүст санал болгох хүмүүстээ шеэрлээд өгөөрэй. За тэгээд нөө улирлаар явдаг нэг 7 хоногоор 1-р улир ээлж 2-р ээлж 3-р ээлж 4-р ээлжгээ явж байгаа. Эхлэл манайх чинь 6 сарын 15-наас эхэлсэн гэдэг чинь одоо 2-р ээлж дүрч байгаа. Тэгээд 3-р ээлж удахгүй эхэлж гэж байна. Яг 20 хүүхдийн багтаамжтай одоогийн байдлаар хүүхд зөөтэй үед нэг багш туслах багштай тэгээд ерөнхийдөө 2 багшаар явах гэж байгаа. Одоохондоо хүүхднийх олон биш учраас ганц багштай яваад болоод байна. Долгормаагийн багш байгаа шүү манай багш тэгээд зөв хоолттой бас тавхар тий. Тийм хоолны програмтай явж. Буюу одоо нөгөө хүүхдүүд ч гэсэн хүнлэм болохоор хөрхий бас л нэг тийм элдв энзим юмдад ялангуяа энэ сургуулийн насны хүүхдүүдийн нөгөө хоолны хэрэглээ их буруу. Тэгээд нөгөө зүгээр байж хаад янз бүрийн буруу төргөн мөргөн шарсан хуурсан эсвэл амттай энэ манай дэлгүүрүүдэд зарагдаж байгаа юмыг л одоо ээж аав нар орол хардаг байлгүүдээ шууд идэхэд бэлгийн юмнууд байдаг ш. Ямар ч тийм халуун ажиллагаа орохгүйгээр идэхэд залаад идэхэд бэлгийн юмнууд байдаг. Тэгээд тэд нар бол хүүхдүүдийн наацхийн хэрэглээ байдаг учраас тэрнээсээ бол хүүхдүүд бас маш бохирдсан байдаг. Тэгээд энэ 7 байна уу 10 байна уу 14 хоногийн хугацаанд бид нар айлуулах эндээс нь цэвэрлж байгаа юм. Угаасаа л хүүхдүүд бол нөгөө бас хичээл сургууль эхлээл ороод ирэх юм бол бас өөрийнхөө хооллоо шүү дээ. Тэгээд тэнд дахлаа муудах одоо маш олон юм явж байгаа учраас айлуулах амарж явах хугацаанд нь сурж явах хугацаанд нь энэ бие нэг жоохон ч гэсэн цэвэрлээд дахлаа суулгана. Дахлаажуулж гэсэн. Зарим хүмүүс бол бүр тэгдэг ялангуяа 9 сар руу ойрхон одоо 8 сард энэ хүүхдээ явуулж байгаа хүмүүс бол яг хүүхдээ вакцины хийх гэж байна. Тийм учраас агаарчлаханд гаргаад нэг цэвэрлээд нэг дахлагийн нэг сэрээгээд авъя. Тэгээд одоо
сургууль соёлд ороход бэлтгэе гэсэн хүмүүс бас байдаг. Жишээлбэл за гих мэдэд хүүхдийнхээ нэг сайхан цэвэрлээд нэг дархлаажуулаад одоо хүчжүүлээд бие махбод сэтгэл зүйн хувьд нь ч гэсэн өөрөө өөрийг нь одоо нэвтэрсэн өөрөөрөө таних боломж олгосон юм хугацаа болдгий шүү. Тэгээд мэдээж маш олон холбоос одоо дахиад олон төрлийн эрдмийг ирээдүйд сурах боломжийг олгодог тархины орон зайгийн тэлэх бас нэг багш нараар дамжуулж байгаа тоглоомоор нь наадгаар нь дамжуулаад ийм олон одоо хөтөлбөрөөр зэрэг багтааж зэрэг хүүхдэд шингээж өгдөг учраас за хүүхэд бол маш хурдан хугацаанд бас хөгждөг өө. За тийм болохоор та бүхэн минь хүүхдтэй ялангуяа харваас хүүхэд нь ингээд ядарсан харваас хүүхэд нь одоо нөгөө ачаал нэгссэн харваас хүүхэд нь бие суларсан ийм тохиолдолд байгалийн нэмшлэгээ зөвлөж хүсье. За эндээ Франц улсаас сонсож байна. Байнга сонсдог шүү. Хүүтэйгээ 8 сарын 10-нд Монголоос очноо. Тэр үед очихоор сургалт байх уу? За 8 сарын 10-нд байна. Ээлж хүүхдээ ээлбэр гарцсан байсан. Тийм. Битүү гарцсан байсан. 8 сарын 20-нд өнгөрчл гарцсан байсан. За хүү маань арсны харшилтай тэрийг нэмжлэх боломжтой юу гэж байна. За харшил нь юунаас үүдсэн одоо манай дээр бас ирээд явхаас өмнө онцлогоонд оруулсан. Яг энэ дээр эрчмийн орон зайны нөлөөлөл байна уу? Одоо тусын орон зай цусны бохирдчод ингээд байгаа мó эсвэл шин мандал дээр ямар нэгэн одоо хүүхэд өвлийн үр дамжсан мэдээлэл янз бүр юм юу байна. Тэгээ энийг нь бол эхлээд цэвэрлэх нь туйлын зөв. За дараа нь хоол хунднаас үүссэн юм. Ялангуяа харшлын хувьд бол ихэвчлэн нөгөө стресстэй орон зай сая хүүсдэг. Дээрэс нь ээж хэвлээд байхдаа одоо өөр их бухимдалтай байсан одоо нөгөө янз бүрийн стресс бүхий нөхцөл байдал донд амьдарч өнгөрөөсөн бол хүүхэд угаасаа тэрийг өвлөн гэдэг юм уу? Одоо тэгээ тэр мэдрэмжийг аваад турчиж байгаа ээжээсээ тэр энэ тохиолдолд ихэвчлэн ээж нь засагдчихж хүн бас засагдах гэдэг гэх мэт ингэ шалтгаан янз бүр байдаг шүү. Энийг онцлуулж агаад амрах хугацаанд сайхан амраад тайвшраад ингэ авч болно. Одоо тэр үед бид нэр бас эмчлийн зөвлөнөөс нас олдгоо. За чимд асуулт үүрсэн та юм. За болсон болсон. За өнөөдрийн хүүхдийн сургуулийн талаарх товч тайлбар цаг гарган сонсон бүх хүмүүст баярлалаа. Тодруулах зүйл байх юм бол манай энэ дээр гарч байгаа 9980 7480 гэдэг утас руу холбогдоод тодруулж болно. За түр баяр та.